За сайн байна уу та? Сайн байна уу? За би хоёр асуулт асуудъя. Таны дуртай артист юм бэ? Урлагийн аль ч төрөл байж болно, дэлхийх байж болно, Монголынх байж болно. За би Андре Бучелло дуртай. Хүний бие мах бодоос гарч болох тэр авьяасыг тэр хүн гаргаж ирж ингээд өөрийнхөө мэдрэмжийг бусдад дээрэс нь хүний оюун санаанд бий болгодог гэж боддог. Тэгээ сонсохоор дандаа нүдэнд ямар нэгэн зүйлийг ингэж одоо харагдуулдаг. Дээрэс нь дандаа юм сэтгэлд гүн мэдрэмж төрүүлдэг. Ma la vita cos'è? Tutto o niente, forse neanche un perché. Con le mani. За хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл, магадгүй үзхийг хүсдэг уран бүтээлч гэж магадгүй. За тэгээд дэлхийх байж болно, Монголынх байж болно. За би ер нь зүгээр дэлхийн уран бүтээлээс Пикассогийн үзэсгэлэн бүрэн үзмээр санагддаг. Яагаад энэ хүний ийм онцгой содон байдлыг нь хүмүүс ингэж сонирхож ийм өндөр түвшинд үнэлээд байд юм бол гэдэг ингээ бүх тэр уран бүтээлийг нэг дороос үздэг бол энэ бас сонирхолтой байх болоо гэж боддог. За би яг зөв Монгол уран бүтээлчдээс бол чимэд орж байгаа уран бүтээл надад маш их таалагддаг. Би худалдаж авах сонирхолтой, бас цуглуулах сонирхолтой. Мөн одоо сүүлийн үед бол Заяа сайхны уран бүтээл маш их таалагдж байгаа. За дахиад хоёр уран бүтээлч хэлэхэд одоо гэр бүл байдаг. Баатар зориг Номо 2 уран бүтээл бол бас одоо миний сонирхдаг уран бүтээлүүдийн нэг байдаг. Одоо төрслөх урлаг талаас хэлэхэд бол Ер нь танд бүтээлүүд нь байдгүй. би ер нь яг хуу төрслөх урлагтай бол ойрхон байдаг. Тэгээд надад хоосон цагаан хаан байснаас ингээд аливаа нэг зүйл дандаа өнгө үзэмжтэй байх. Орчин ер нь хүн ингээд 5 мэдрэх үгээрээ бүхнийг мэдрэх нь хамгийн чухал гэж боддог. Бид нар мэдээж одоо сайхан хоол идэж болно те. Дээрэс нь одоо сайхан орчинд байна гэдэг те. Нүдэрээ нүдний баяслыг авна. Дээрэс нь юм сонсож одоо мэдрэн гэдэг энэ бүх зүйлийг мэдрэмжийг бий болгох нь хамгийн чухал гэж боддог. Тэр утгаараа бол төрслөх урлаг бол хүнийг ингэж юм гой орчинд бий болгодог. Төрслөх урлаг гэдэг чинь дан ганцхан одоо зураг зурах биш шүү дээ. Энд чинь архитекторууд байна. За дээрэс нь одоо гар урлагийнхан байна гэдэг энэ бүх зүйлүүд аливаа зүйлийг урлаглаг болгодог. Урлагын ухаан байдаг. Тэгэхээр энэ хүний оюун санаанаас гарч ирсэн урлагын ухаанаар дамжаад бий болсон зүйл гэдэг бол маш үн цэнтэй гэж боддог. Тэр утгаараа бол би төрслөх урлагт дуртай, хайртай, дээрэс нь уран бүтээл цуглуулдаг. Тэгээ саяны хэлсэн хүмүүсээсээ бол багаахан хэмжээний бүтээлүүдийг ингээд өөрийнхөө хэмжээнд авч сонирхож цуглуулдаг. За баярлалаа. За баярлалаа. За сайн байна уу та? Сайхан гоё уран бүтээл хийсэн байна. Сайн өгс. Арт ихтэй өнүүдийн дунд худал тэр худал нь үнэн гэсэн үг гэсэн тийм бүтээлээр орж байгаа. За хоёул гол ажилдаа оръё. Миний асуудаг хоёр асуулт өгье. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Гадных байж болно, Монголынх байж болно. За тэгээ урлагийн аль ч төрөл байж болно. За би ер нь их тийм 3 цуврал зурагт дуртай. Триптих. Тэгээ би Английн зурагч Франсис Бэконы зургийг ер нь их таашаадаг. Бэкнийг жоохон онцлол. Яагаад Тэр байгаа тэр өөрийнх нь тэр үзэл бодол тэр юуг ингээ харахаар яг л одоо энэ нийгмийн байдлыг ерөөсөө зураад байдаг. Тэнд бол фейс байхгүй бас байгаа юм шиг. Тэгээ хүмүүс бол ихэнхдээ өөрөөр бодд юм шиг. Миний хувьд бол тэр ерөөсөө хүн гэж ерөөсөө байхгүйгээр нь хараад гэж би бодоод байдаг байхгүй. Өөр л юм хэлээд юмсан санагдаад байдаг. Гэхдээ яг тэр зурлалт учраас зургаж байгаа процесс учраас тэр хүмүүст бол энэ нүрийн ингээд яагаад байгаа юм шиг сарниулаад байгаа юм шиг тэр биеийн хөдөлгөөн эдгээр утга санаа илэрхийлээд байна гэж бодно. Би болохоор үгүй бах. Тинээс илүү одоо өөр тийм окторгон шинжтэй юм яриад байгаа юм шиг хүрнээд байгаа юм шиг санагддаг. Шин юм хүрнэл яваад байгаа юм шиг надад санагддаг байхгүй. сонин өнцөг байна те. За хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл. Авах хүсээ гэртээ хадгалах уу? Тэ хаана хадгалах одоо та мэдтэй. Би бол хэний Английн бас уран бүтээлч Damon Hirstийн Aquila-г ингээл аквариумтай гэртээ ингээл тавьчмаар. Ингээл маш уртаар тайрцаах болоо шүү дээ. Тэр л хамгийн гоё. Философич гоё. Тэгэхээр галзуу сонголт шүү. За жоохон бас онцлол. Тэг яг одоо тэр чинь нэг оюун санаандах биеийн юугаар байх боломжгүй үхэл шүү дээ тий. Тэгэхээр тэр чинь нөгөө үхлийн тухай бүх процесс маш их байдаг. Одоо хүн болгон одоо ямар ч шашинд тухай шашингуудад энэ тухай байдаг. Хүн ч гэсэн өөрөө ч гэсэн байдаг. Тэр Aquila-гийн тайрцаар ингээ харахад зүгээр тэрийг амтан гэж юусэн харагддаг байхгүй надад бол. Зүгээр тэр ерөөсөө тэр хүнд өгж байгаа тэр нэг юм теншн байгаа байхгүй. Тэр нь л маш хүчтэй.
тэрийг анх харах юм бол хүнд ямар нэгэн маш хүчтэй сэтгэл төрнө. Тэр сэтгэл төрж байгаа сэтгэл шууд энэ оюун санаанд очиж өгөхгүй оршихуй дээр л очиж байгаа. Тэгээ би тэрийг хараад л тэгж боддیں۔ Аваад нэг гэрийнхээ ханд ингэ тэр чигт нэг утгаар нь тавьчихсан байх л тэгэл. Шууд төсөөлөж чинь амар зүг харагдаж байгаа. Тий, би бол тэгж бодсон. За мөрөөдөл биелэх болтгой. Тий. За тэр ч одоо айхтар нь тийм байгаа шүү дээ. За. За сайн байна уу дарга. Нэлээд том ажлын ард гарлаа шүү дээ тий. Харин тэглээ. Өнөөдөр чи одоо нэг олон балжин юм ташны давхц өдөр юм шиг байна шүү дээ. Олон үзэсгэлэнгүүд бас гоё энэ тэндгүү нэгдээд сайхан байна. За би нэг хоёр асуулт асуудээ. За эхний асуулт нь болохоор таны дуртай уран бүтээлч юм бэ? Гадаадын хөгжил нь, Монголын хөгжил нь, мөн урлагийн аль ч төрөл байж болно. Уран бүтээлч бол маш олон. Надад бол маш олон уран бүтээлч нар байдаг. Яг хоо эдгээр дотроос бас нэлээд надад илүү таалагддаг гэх юм бол Америкийн Майкл Жо Солонгос гаралтай. Майкл Жогийн бүтээл бол одоо маш гоё бүтээл байдаг. Тэгээ одоо дандаа яг байгаль дэлхий тэгээд одоо биднүүсийн байгальлахыг учруулж байгаа хор уршиг тэрийг өөрийнхөө яг хэллэгээр гоё гаргаж ирдэг маш гоё уран бүтээлч байдаг. Тэрний бүтээлүүдийг бол нэлээд дуртай. За. Миний мэдэхгүй артист байна. Гоё мэддэг болж эхэлж байна тий. За хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл дэлхийг хөөж болно. Мөн Монголыг хөөж болно. Яана одоо би ч одоо шуналтай хүн болохоор маш олон бас. Хааж бас цуглуулагч шүү дээ тий. Тий. Би Анишка Пюрийн бүтээлүүдэд бас дуртай. Гоё гэртээ бас байлгах юмсан. Мэдээж том мангас ажлуудтай. Гэхдээ бол бас гоё жижиг юунуудыг нь бас авах юмсан гэж хүсдэг. Анишка Пюр бол бас солиотой уран бүтээлч. Мэдээж Майкл Жогийн бас бүтээлүүд бас аавн болно гэвэл хоёрыг авч болно гэвэл авмаар байна. Мөрөөдөл удахгүй биелэх байхаа. Биелнэ ер нь. Баярлалаа. Сайн уу? За, үзэлсэнд орж байгаад баяр хүргэе. Баярлалаа. За, би хоёр асуулт асуудیں۔ Таны дуртай уран бүтээлч хэн бэ? Гадаадын хөгжил нь, Монголын хөгжил нь. Дуртай уран бүтээлч гэх юм бол яг ганц л юм уу те? Хоёр байж болно. MC Escher байгаа. Ерөн Бош. Нидерландын тий. Хоёулаа Нидерландын уран бүтээлчтэй. Яг сурж байхад бол оригинал зургуудыг бол зөндөөл үзсэн байлгүй те. Тий. Ерөн Бош, MC Escher гэдэг хоёр мундаг хүмүүс байна. Тийм дуртай да. Босхын яг юунд нь тэгж их татагдах болов? Бош чи өөрөө болохоор ийм фламанд юм. Тэгээд өөрөө ийм хавтгай мөртлөө орон зайтай. Одоо манайхаар бол одоо Монгол зургийн хэлбэртэй хавтгай ерөнхийдөө хавтгай перспектив. Ихсэн мөртлөө дотроо орон зай байдаг. Тэр нь юугаар байдаг вэхээр тэр бараан цайруугаар тэр өнгөний гүний перспектив тэр бараан цайруугаар хийдэг тэр мөн бол их сонирхолтой. Мань хүн чинь нэг бас бүр нэг 1000 хэдэн оных үлээ 1300 оны 500 ч илүү те. Би тэрийг сайн санахгүй. Ер нь л эртнийх. Би яг сайн санахгүй байна. Тэгсэр нэ амар сюрреалист. Сюрреалист. Тэгээд тэр христийн одоо өөр яг антихрист гэд хаашаа ерөнхийдөө христийн шишнийг харж исэн тэр өнцг нь шал өөр юм байсан. Тий. Тэгээд тэр яг тэр шашны шүүмжлэлтэй хандлагууд ч дотор нь явж идэг тийм ээ. Их мэтчлэн ер нь бол оюун санааны хувьд бол нэлээд шал өөр. Тухайн үедээ бол шал өөр тасарсан бараг бурхан шахав байт юмсан. Яа. Хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл. Миний авахыг хүсдэг уран бүтээл их сонин уран бүтээл дурдчих. Би нөгөө манай Мөхтлаа гэж нэг багш байсан дээрүүд. Тэгээд яг эртэн залуудаа насарсан юм аа. Тэр хүний нэг хэдэн ажлуудын галерейд хувлаа хаан өгөөдөө хаана. Тий. За хэрвээ болдог бол тэр өгөөдөө хааныг би авчмаар гэдэг хэвгүй. Галерейд жижигхэн юм хээ. Тий, сонгодог маягаар зурагдсан тий. Тэрний ажиллагаа бол маш их гоё нандин байдаг тий. Яагаад авах болов? Тэр бол яг зүгээр яг би тухайн үедээ л айгүй их шунж ирсэн юм шиг байна. Хараал тий. Тэгээ тэр ингээ айгүй сэтгэлд үлдсэн юм. Тэгээ өөр ажиллагааны хувьд чинь өөрөөсөө тэр яг хуучны тэр одоо уламжлалт гэх юм уу тэр арга барил ба шүү дээ тий. Тэр илэрхийллийг
наашин татаад тэр яг академик арга ажиллагаар гүйцэтгэл хийсэн. Тэр тухайн үед айгу тийм шинэлэг тэгсэн мөртлөө маш их тийм нандин гоё байсан. Гэтэ одоо ч гэсэн хэвээрээ ер нь бол галерейд байдаг байсан одоо ер нь харагдахаа болцсон. Би одоо яагаад тэр шатаж матхууяар алга болсон уу эсвэл ийш тийшээ болсон уу мэдэхгүй байна. Ямар ч байсан байх хэвээр тэр нэг хувлаа хаан байх хэвээр нэг өгөөдөө хаан байх хэвээр жижигхэн ерөнхийдөө нэг 20-30 хэмжээтэй ч юм уу нэг тийм хэмжээ. Тий. За тэгвэл мөрөөдөл биелэх болтугай. За. Ямар гой зөвлөлтөө Италиас авсан юм уу те? Итали сурж байхдаа авсан. Материал нь юу юм? Энэ гадуураа металлтай л хата дотроо уян юутай байлгүй. Доторхын задлж үзэг болохоор. Үсэн хэлбэртээ оруулчихсан юм. Тийм нөө би ч нөө могооч л дээ. Тэнгүүт могоо шиг санагдаад надад гоё санагдаад. Тэг ингээ хүссэн хэлбэртээ тустай одоо тухайн хувцастайгаа зохицуулаад гоё өмсч болдог болохоор таалагдаад тий. Итали нөгөө хуучин эдлийн нэг юм гадаа болдог юм Порто Портенса гэдэг юм том захвалтын хагасаа сард нэг удаа. Тэгээ тэрүүгээр ингээд дүүтэйгээ хамт хэсэж агаад тэгээ хараа таалагдаад авсан. За сэдвээсээ хазаачлаа жоох. Нэг шаазгаа шиг юм гялцаал юм сонирхоод гэдэг. Гой юм сонирхоод. Баярлалаа. За баярлалаа. За сайн байна уу? За би нэг хоёр асуулт асуудъя. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Миний дуртай уран бүтээлч гэхээр Моне, Францын импрессионист зураач Монены зургууд бол надад үнэхээр таалагддаг. Тэр хүний одоо энэ байгалыг харж байгаа үндсэг тэр өнгө зүйлс бол үнэхээр дотшгүй гэж бодож явдаг да. Жохон тодруулбал яагаад бүр тэгж дурлах болов? Би өөрөө болохоор яг нэг хөдөө нутгаас хөдөө сүх хөдөө өссөн л дээ. Тэгээд нэг байгальтай их ойрхон болохоор яа ч нөө тэр хүний нөгөө байгалыг харах өнцөг нь яг тэр өнгө нянсаараа их гоё гаргаж ирдэг. Тэгээд тэр их өрмөц бас нөгөө байгалийн өөрийнх нь характер гэдэг чинь тэгээд тэрийг аягүй мэдрэмжтэй гоё гаргаж ирдэг болохоор надад их таалагдав. За хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл. За би үнэхээр одоо над боломж өгвөл би одоо гаваа багшийн зургийг би авмаар байна. Яа тэгвэл гаваа багш маань одоо манай багшийн багш гэд хүн одоо нараа багш миний багш. Тэгэхээр нараа багш маань багш. Тийм болохоор одоо багшийнхаа багшийн зураг бүтээлийг би одоо яг үнэхээр над боломж одоо гарч ирвэл би бол аавна л гэж боддог. Гэртээ тэгээ тавина гэдэг. Гаваа багш яг аль зургийг онцолж байна? Яа мэдгүй. Тэгээ яг ер нь бол гаваагч манаас биш монументал тал руугаа их олон бүтээл тойрсон. Тэгээ би ч өөрөө монументал ангийг бас 2001 онд би төгссөн. Тэгэхээр бас тэр тал руу нь бас жоохон сонирхтой. За мөрөөдөл биелэх болтугай. Баярлалаа. Сайн байцгаана уу? Ямар гоё том бүтээл хийж вэ? Энэ одоо хэдэн метр том бүтээл хийж вэ? 5 хэмжээтэй. Вау. Хэр удаа хугацаанд хийв? За бараг 2 сар хийлээ. 2 сар гарна гэсэн. Хоёр хамтраад Хамтарч байсан тий. Хэсгээ гэдэг чинь ерөөсөө хамтын бүтээл байдаг юм байна. Нэг хүн ийм том юм ганцаараа хийх ямар ч боломжгүй гэж бид хоёр яг мэдэрсэн. Тэгээд хоёулаа одоо өглөөнөөс 10-аас 12 цагийн одоо юу гэж хэлэх юм өдөржингөө 10-аас 12 цаг ажиллаад 2 сар болж ажил нэг юм бүтээл гарч байна шүү дээ. та хоёр тэгээ бас дараагийн ажил руугаа орсон байгааг үсттэй. Орсон байгаа. Дараагийн ажилдаа ороод эхэлж байна. Дандаа юм том хэмжээтэй юу? Том хэмжээтэй. За баяр хүргэе. Баярлалаа. Та гоё ажил хийсэн. Зүгээрээ баяртай. Сайн байна уу? За би хоёр асуулт асуудъя. Таны дуртай уран бүтээлч хэн бэ? Дэлхийг хөгжүүлнэ, Монголыг хөгжүүлнэ.
Монголоос бол архитектор хэлж ямар вэ? Өөрөө уран бүтээлч биш архитектор болохоор архитекторыг дурдмаар байна. Монголоос гэвэл манай Ахмад үеийн архитекторууд байдаг. Дамбинэм, Чимэд гээд тэгэл Усан дорж гээд бас нэг архитекторууд. Эдгээр бас агуу том архитекторууд. Хийжсэн бүтээлүүдийн онцлол. Хийсэн бүтээлүүдийн гэвэл одоо Чимэдгон хамгийн гол бүтээл нь бол Улаанбаатар сорч буудал. Дамбинэмгон хамгийн сор бүтээл бол Урт цагаан. Тэгээд энэ хоёрын бүтээл хамгийн сор болсон бүтээл нь Монголын хэв маягийг харуулсан архитектурыг Монголын үндэсний хэв маягтай оруулахыг зорьсон юм бүтээлүүд. Одоо жишээ нь сая ингээл урт цагааныг нураачлаа штэ тий. Тэгээд одоо архитектор хүний хувьд бол маш их эмзэглэж явдаг байлгүй дээ. Тийм энэ бол тийм тэгээд яг тэр нураасныхан дараа бид нар бас нөгөө Дамбинэмгон 100 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгээд тэрнийх нь үргээр түүний намтар ном, үзэсгэлэнгийн арга хэмжээ тэгээд ийм ивентүүдийг зохион байгуулсан. Тийм. Яагаад тэгэхээр энийг ингээд сурчлал таниулахгүй болохоор бид нар мэдэхгүй түүхээ устгаад байдаг. Тэгээ хамгийн гол гэсэн барилгууд нь ингээд үгүй болоод тахаар харамсалтай байдаг. Тэгэхээр энийг ингээд сануулах үүднээс бид нар ингээд бүх уран мундаг архитектуруудынхаа яруу алдрыг алдаршуулах, тий, оногшуулах ийм юмнуудыг хийх ёстой байна гэдгийг ойлгосон тий. За, хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл. Миний авахыг хүсдэг уран бүтээлч гэхээсээ илүү очихыг хүсдэг газар гэж байдаг тий. Яг очихоос илүү юуны Финландийн Алвар Aalto гэдэг Финланд гаралтай архитектор байдаг. Тэрний бүтээлүүдийг очиж үзэх. Тэдний орон зайд очих дуртай хүсдэг тийм л үү. Түүнээс яг авахыг уран бүтээл гэхээр мэдээж Монголын залуу уран бүтээлчдийн бүтээлийг сонирхолтой бүтээлүүдийг авахыг хичээдэг. Тэгтээ баг багаар зулуулж байгаа. Тэгтээ саяны гадаадын архитекторыг жоохон онцлол. Гадаадын архитектор Алвар Aalto бол одоо 20 дугаар зууны бас Финландийн одоо нэлээд одоо юм органик мод тэ байгалийн материалаар юм ийдэг. Илүү модоор юм ийдэг юм архитектор. Тэгээд түүний одоо хамгийн гол юу нь гэвэл юм органик маягийн барилгууд их байдаг. Ийм хөдөлгөөнтэй гэсэн мөртлөө байгалийн материалаар аягүй хийдэг. Тэгээд функц илүү голчиж үзүүлдэг гэдэг ийм онцлогтой архитектор. За баярлалаа. За сайн байна уу? За нэг гоё одон харагдаад байна. Алдарт их одон. Хамгийн жинхэнэ шударгаараа авсан одон гэдэг шүү дээ. Тийм баярлалаа. За би нэг хоёр асуулт асууя. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийг хөөж болно, гадаадыг хөөж болно, мөн урлагийн альж төрөл хөөж болно. Яг ойрхон гэвэл дуучин, хамтлаг, хөгжмөл юм л та надтай илүү ойрхон. Яг тэгээд одоогоор гинт санаанд орж байгаа нь болохоор амьд хөгжим Coldplay санаанд орж байна. Яагаад Яг амьд хөгжим сонсохоор арай өөр сэтгэл илүү хүрдэг. Тэгээ сонсох тусам илүү гоё мэдрэмж өгдөг. гоё амтлаг шүү. За таны авахыг хүсдэг уран бүтээл. За магадгүй эсвэл үзхийг хүсдэг ч юм уу те. Яг нөгөө жоохон байхад нэг олон төрлийн зураачийг мэддэггүй байхад манай гэрт нэг Густав Климпийн нөгөө үнсэлт гэсэн нөгөө пазл байдаг гэсэн. Тэгээд тэр айгүй гоё санагддаг байсан болохоор ч юм уу яг тэрийг нөгөө бодтойр нь амьдаар нь харуул бас гоё юм болол гэж бодлоо. Авахгүйгээр харчмаар л байна. Тий харчад л бол зүгээр. Мэдрэмжэл авчад болно. Мөрөөдөл удахгүй бэлгийн байна да. Тэгж мэдрэгдэж байна. Баярлаа. За баярлалаа. За баярлалаа.